Я за төрөмчөөсөө салъя. Хувийн хвшилт орон зай гаргаж өгье. Бүтээмжийг чухалчлая гэж байгаа энэ засгийн газрын санаачлагыг бол дэмжиж байна. Бямцаг цайд энэ хуулийг өргөн барьж байгааг бол зарчмын хувьд бол дэмжиж байна. 3 асуулт байна. Эхнийх нь Монголын хөрөнгийн бирж 51%, хөдөө аж ахуйн бирж 34%-аас баггүйгээр төрийн эзэмшилд байна гэсэн байна. Энэ дээр төрийн эзэмшил байх ёстой гэж үзэж байгаа үндэслэл нь юу вэ? Энэ хоёр бирж дээр төрийн оролцоо байхгүй байвал зүгээр гэж бодож байна. Тэгжиж манай хүнд заасны зах зээл хөгжих болов. Ялангуяа биржүүд маань олон улсын биржүүдтэй хамтраад ажиллаад Монголд хувьцаагаа нээлттэй гаргахлаар гадаадаас зэрэгцээд гарч идэг тийм зохицуултыг хийхээр төлөвлөж байгаа юу? Эхний асуулт. Хоёр дахь асуулт. Төрийн өмчт компаниуд ингээд олон нийтэд хувьцаа санал болгож байгаа нь зөв, маш зөв. Гэхдээ эн чинь бас хөрөнгө оруулалт татах нэг хэлбэр байна. Татсан хөрөнгө оруулалтаараа юу хийх вэ гэдэг нь бас чухал асуудал гэж бодож байна. Тэр төлөвлөгөө нь юу байгаа юм бол тараасан энэ материал дээр бол тодорхой хувиудыг нь л хөвчлэн олон нийтэд гаргана гэсэн зүйлүүд байна. Ялангуяа Эрдэнэс 5 толгой, Эрдэнэ үйлдвэр 10% хүртэл хувийг гэж байгаа юм шүү дээ. Энийг олон нийтэд санал болгохлоор ойролцоогоор 2.2 их 80 төгрөг татан төвлөрүүлэх болов гэж бодож байна. Энэ мөнгийг зүгээр төсөв рүү оруулаад 2026 ч юм 2027 онд төсөө өөрөө тэлээд явах юм бол эсвэргээрээ бид нар эдийн засаг төгрөгийн оролцоог улам нэмсэн алхам болчих болов гэж бодож байна. Тэгэхээр энэ 2.2 их 80 төгрөгөөрөө ямар ажил төлөвлөж байгаа вэ гэсэн хоёрдугаар асуулт. Гурав дахь асуулт нь за манай төрийн эмчийн бодлого зохицуулалтын газар онлайнаар сайтн дээр бас энийг тавьж байгаа тийм. Жил болгон төрийн өмчт байгаа компаниудын жагсаалт болон хөрөнгийн өгөөжүүдийг бүгдээр ингээд тавьсан байгаа. Манай хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийт маань бас хараасаа гэж үзэж байна. Энэ сүүлийн хэдэн жил тогтмол гарч байгаа. Зарим компаниуд бол одоо хөрөнгийн өгөөж нь хасах 500-600% байгаа шүү дээ. Эдрийг шууд татан болгоод явах санал санаачлагуудыг бас ди парламент зэг гэж юм уу те петишн зэгийн манер сайтуудаар гаргаад явбал их зөв зүйтэй гэж бодож байна. Ийм байдлаар хэрвээ иргэдийн зүгээс ашиггүй ажиллаж байгаа юм төрийн өмчт компаниудыг болооч татан булгаач нэгтгэж өөрчлөлт зохион байгуулалт хийгээч гэсэн санал гаргах бол манай засгийн газар дэмжиж ажиллах боломж олцоо байдаг юм болов уу? За 3-8 Бямцаг цайд. За нэг дахь асуултанд цэнгэл дарга хариулна. Би бол яг өөртөө чинь санал нэг байгаа. Тэр хөдөө аж ахуйн биржийг за дээрэс нь хөрөнгийн биржийг ер нь болж игэл 100% судалтай. За манайхан бол бас төрийн бас хяналт байх хэвээр, төрийн оролцоо байх хэвээр, үе шаттай байх хэвээр гэдэг ингээд байгаа. Тэгэхээр энэ дээр бас төрийн эмчийн бодлого зохицуулалтын газар яг одоо эрхэлсэн асуудал учраас илүү дэлгэрэнгүй хариулчих нь зөв байхаа гэж бодож байна. Хоёр дахь асуултын тухайд татсан хөрөнгө оруулалтаараа юу хийх вэ гэж. Ялангуяа Эрдэнэс 5 толгой Эрдэнэт үйлдвэр. Тэгээ нашигт малтмалын тухай хуулинд нэлээд одоо дээр үед бас орсон заалт. Энэ одоо уул уурхайн стратеги ордуудын 10%-ийг хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй одоо хувьцаа гаргаж худалдаараа гэдэг ингээд хууль заасан. Яг энэ хууль заасны дагуу оруулж ирж байгаа. За ингээд одоо юу гэдэг энэ 2.2 их 80-ийн одоо хөрөнгө одоос хөрөнгийн биржээр дамжуулж борлуулад энд одоо иргэд хувьцааг нь худалдаж аваад явах хэвээр яг юу бол тэгээд ирэх хавар үдэ жагсаалт оруулж ирнэ. Энэ тогтоолыг баталсны дараа бид наривчилж одоо тийм үү хэрхэн яаж ямар зорилгоор ямар үр дүн төрхийн тулд ямар ач холбогдолтой гэж үзэж ямар арга хэлбэрээр тийм үү хөрөнгө татах вэ түүнийгээ юм зарцуулах вэ гэдгийг бол эрх хаврын чуулганаар бид жагсаалтанд оруулж байна. Энэ үед илүү тодорхой болно. Тэр үед бас эдийн засгийн нийгмийн нөхцөл байдал ямар хуу байх нь вэ? Хэрвээ шаардлагагүй үнэхээр одоо бид хувьцаа гаргадаг эргээд нөгөө хувьцааг худалдаж авах санхүү чадах байхгүй бол тэр эрсдэлтэй нөгөө хөрөнгө чинь бидний бодсон тооцсон өр өгөөж өгч чадахгүй үнд хүрч чадахгүй учраас илүү одоо тийм хохиролтой болчихно. Тийм болохоор тэр нөхцөл байдлаа харж байгаа тухай үед нас уян хатан байдлаар зохицуулах нь зөвөө гэж үзэж байгаа. Ер нь бол үндэсний баялагын сангийн тухай хууль их хурл баталсан. Энэ байгалийн баялагын өр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдноо заадсан. Гэтэл үүнээс одоо тийм өнөөдөр амьдарч байгаа бол ирээдүйд амьдарч байгаа. Гэтэл ирээдүйн хойч үедээ бид ирээдүйн өв сангаар 65% хадгалахдаа гадны банкнд авчид 4% хүүтэй хадгалуулчихдаг жилийн. Тэгсэн мөртлөө засгийн газар хөгжлийн банк гаднаас мөнгө босгохдоо 10% хүүтэй мөнгө зээлж ирээд
оюу толгой 11% хөтөл мөнгө зээлээр ингэ явж байдаг. Ийм байдлаар бас хөрөнгийн менежмент гэтэл ирээдүйд 65% надгалчаад одоо амьдарч байгаа иргэд юу байна гэхээр юу ч байхгүй. За юу ч байхгүй гэж яагаад хэлж байгаа гэхээр нөгөө төрийн өмчт стратегийн ордуудын 34% эзэмшиж байгаа төрийн өмч компаниудын ноогд ашиг гээд маш бага хувь нь өнөөдөр амьдарч байгаа 3 сая 500 мянган иргэд ноогдоод байгаа. Хөгжлийн санд юу үлдэж байна вэ? Хөгжлийн санд юу ч байхгүй. Яагаад юу ч байхгүй гэхээр нөгөө төсвийн давсан орлогоос хөгжлийн сангийн их усэр бүрднэ гэдэг ингэ заасан. Тийм болохоор бидний баялагын сангийн менежментээр томоохон бодлогын өөрчлөлт хийж энэ баялагын сангийнхаа өр өгөөжийг илүү нэмэгдүүлэх өнөөдөр амьдарч байгаа иргэд болон ирээдүйд амьдрах иргэдтэй тийм үү тэгш хүртээмжтэй болгох тэгш хүртээмжтэй. Одоо л ирээдүйд 65 хадгалагдаад өнөөдөр амьдарч байгаа бараг байхгүй болчиход байгаа. Энийг хэд бас зөв шудрах хуваарлах нэг иймэрхүү зохицуултыг хийж за энэ хүрээндээ үндсэндээ 2.2 их найдыг зарцуулах нь зөв болох байхаа. Тэгэхгүй одоо юу гэдэг нь улсын төсвөр орчих юм бол эн чинь тэгэл өрн тарга хийгдэл цалин тэтгэр болоод алга болчихно. Ийм одоо явтаа байгаа. Ашиггүй ажиллаж байгаа компаниудыг ашигтай ажиллуулах асуудал оруулж ивэл яах вэ гэж иргэс шаардлага тавил. Энэ ашиггүй ажиллаж байгаа компаниуд яваад үзэхээр төрийн оролцоотой, төрийн бодлого зохицуулалтаар яваад байгаа компаниуд. Өөрөөр хэлбэл эрчим хүчний компаниудын дийлэнх нь ашиггүй ажиллаж байна. Яагаад гэвэл эрчим хүчний үн тарифыг төр бариад байна. Цахилгаан дулааныг өсгөчих юм бол чөлөөлчих юм бол ард иргэдийн нуруунд ачаа ирчих гээд байгаа учраас төр хүчээр барьж байгаа учраас ихэнх нь энд алдагдaltaй ажиллаж байна. За дээрэс нь аззаа компаниуд зам засах ажиллаа хийж байгаа учраас 1 минут 3 номер. За саяны одоо хэлдэг тийм үү төр зайлшгүй ард иргэдийн нуруун дээр ачаал өөрүүлэхгүй тулд одоо үнийн тарифын одоо хязгаар зохицуулт хийж байгаа эрчим хүчний компаниуд за дээрэс нь зам засвар ашигтай одоо 21 компани 21 аззаа. Энэ компаниудаас бусдад ашиггүй ажиллаж байгаа компаниуд бол ер нь татан буулгах ашигтай ажиллаж чадахгүй л тийм үү захирлыг нь хариуцлага тооцох. Цаашлаад татан буулгаад одоо үр ашиггүй хөрөнгө гэж үзээд хувьд шилжүүлэх, хувийн хөвшилтийн чөлөөтэй тэр одоо орон зай дээр орж бололцоо боломжийг бүрдүүлэх энэ бодлогыг бол зөв гэж үзнэ. Тэгээ таны ийм санал санаачлал гарах юм бол одоо дэмжнэ. Лувсан жамсаг шүү. Тодруулсан. За баярлалаа. Чиглэлийг бол тэгвэл дэмжиж байна. Тэгээд ирэх хаврын чуулганаар татан төлрүүлсэн орлогоороо юу хийх вэ гэдэг агуулгуудаа гаргаж ирэх юм байна. Төсөв рүү бол оруулахгүй юм байна те. Энэ зарчмаа баримтлахыг хүсэж байна. Банктай холбоотой бас энэ төрийн банкыг төрийн эзэмшлийн хувьцааг 51%-аас багагүй байхаар тооцож оруулна гэж байгаа. Манай банкны тухай бол хэрэгжихгүй байгаа. Нэг эзэмшигчдэр 20-с дээш үе байх боломжгүй те. Энийг хэрэгжүүлээд явах гэхлээр нөгөө талдаа хувийн банкнууд маань бас төртөө барьцдаг болов уу гэж би хардیں۔ Төр нь ягаад их эзэмшилтэй төрийн одоо банкны үйл ажиллагаа явуулаад байхад хувийн өвчлүүд нь яхахлаарэ их хувь эзэмшиж болдоггүй юм бэ гэсэн тийм нөхцлүүд байдаг. Төрийн банк нь өөрөөсөө манлайлаад төрийн эзэмшил 20%-аас илүү байхгүй гэдэг зүйлээ эхэлж хийгээд төрийн хувийн арилжааны банкуудыгаа бид нэр 20-с дээш хувийн хувьцаа эзэмшихгүй байхаар одоо шаардлага тавиад явдаг тийм үйл ажиллагаа төлөвлөж байгаа болов. 2 номер. За агшны асуултанд хариулъя. За түрүүн төр хөдөө аж ахуйн биржийн 34% нь төр төлөлтэй 66% нь бол олон нийтийн болгоё гэж байгаа. За энэ бол 2015 оны үндсэн чиглэлд бол яг нэрээр орцсон юм байна. Юу гэж орсон гэхээр бол төрийн эзэмшилтэй 36% байх хэмжээнд ягаад түүний технологийн шинжилгээ хийх шаардлагатай хөрөнгөний санхүүжилт хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөнд тохируулан нэмэлт хувьцаа гаргаж эзэмшүүлэхээр хувьчлах гэж орсон. Тэгэхээр бид нар өнөөдөр 15 оны үндсэн чиглэл хүчин төгөлдөр мөрдөгч байгаа учраас энийг өнөөдөр баталгаажуулж оруулж ирж байгаа. За биржээр Монголын хөрөнгөний биржүүд бид үе шаттайгаар ерөнхийдөө бол одоо хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх ийм үе явж байгаа. Өмнө 34 гарсан одоо нэмээд 15 буюу нийт дүнгээрээ 49 болох юм. Гэхдээ энэ дээр бол бас тоолол анар гишүүн бол бас санал гаргасан шүү дээ. Энийг бол эсрэгээр төрд нь бол бага байх ёстой гэж ийм хэлсэн. За хоёр дахь энэ тухайд бол 1 минут 2 номер. Төрийн банк бол ерөнхийдөө бол бас энд бол бас манлайлал үзүүлж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бол бид төрийн банкыг бол ерөнхийдөө төрд 51% байхаар за үлдсэн 49% нь бол нээлттэй одоо олон нийтийн компани болох ийм тал руу явж байгаа юм. Өөрөөр хэлбэл анх төрийн банкыг үүсэн байгуулахад хадгаламж
хадгалуун даатгарын корпорац 80 тэрбум төгрөг гаргаж иж байгуулсан юм түүхтэй. Тэгэхээр энийг бол бид бол тодорхой хэмжээгээр энэ IPO гаргахад бол энэ 80 тэрбум төгрөгийг буцааж одоо олсон орлогоос нөгөөд үлдэж байгаа энэ бол банкын үйл ажиллагаанд зарцуулах ийм хэлбэрээр үл явж байгаа. За баярлалаа. За. Игцэг шүнийг